Hello vlog. За тэгэхээр өнөөдрийн влог бол маш сонирхолтой болох болно. Тэр нь юу вэ гэвэл та сэтгэл судлалаар суралцж байгаа бол мөн сэтгэл зүйч болохыг хүсэж байгаа бол за ирээдүйд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн мэргэжлийг эзэмшихийг хүсэж байгаа бол энэ влогт төр зур дуустал нь анхаарлаа хандуулаарай гэж хүсэж байна. Учир нь өнөөдрийн влогоор сэтгэл зүйчид маань яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? За мөн зүгээр сурах бас практикт ажиллахын ялгаа нь юу вэ? Яг одоо суралцж байгаа оюутан та суралцах цаг хугацаанд юуг анхаарах ёстой юм бэ гэдэг маш чухал тип зөвлөгөөнүүдийг маш олон сэтгэл судлаач нараас авах болно. Тэгэхээр та энэ влогийн төгсгөлд энэ мэргэжлийг эзэмшихийн тулд би ийм чадвартай байх ёстой юм байна гэсэн тодорхой хэмжээний бүрэн мэдлийг авч чадна гэж би танд амлаж байна. Амжилттай сэтгэл зүйч хэрхэн болох вэ талаар үргэлжлүүлэн хамтдаа суралцгаая. За бүгдээрээ сайн уу? Намайг Хишигт гэдэг. Тэгээд сэтгэл зүйч мэргэжилтэй. За влогийн эзэнтэй хамт ажилладаг. Зэвэр цаанаа наавын зэ гэдэг. За Badmas channel-ийн үзэгчтэй өнөөдөр намайг хавагт арчдаг. Би Badmas-тай хамт сэтгэл зүйн албанд хамт ажилладаг сэтгэл зүйч байна. Санаа. Намайг Тэмүүлэн гэдэг. Badmas-тай хамт ажилладаг сэтгэл зүйч байна. 10 жил тахта Орос руу тэтгэлгээр явж суралцах боломж гараад тэгээд тэнд байсан бүх мэргэжлүүдийг хамгийн сонирхолтой татчихсан болохоор антропологч, археологч, тэгээд сэтгэл зүйч гэсэн байна да. Тэгээд энэ гурыг бодож сэтгэл зүйчийн юм тэтгэлгээр явж сурсан байна. 2018 он Монгол Улсын сургуулийг яг сэтгэл судлаач мэргэжлээр өгсөн. Тэгээд энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ гэхээр хайхаар заримдаа ингэ шалтгаан олдгүй байхгүй бүр ингэ амар мартагдсан юм шиг. Ямар ч тач 10 дугаар ангид сонгосон байсан. Тэгээ бодож байхад би нөгөө найзтайгаа хамт аягүй их тийм нөгөө мэргэжил сонголтын ном энэ төр хайгаад бид хоёр ингэ тест мэст ажилладаг байхгүй. Гэхдээ аягүй олон тест бол ажиллаагүй зүгээр ном уншаад хайж агаад за энэ мэргэжлүүд ер нь надад тохирох юм байна да гэж бодож ирсэн бол сандыг. Тэгэл тэндээс үүдэл сонгосон юм шиг. За би Монгол Улсын боловсролын их сургуулийг 2014 онд бакалавра төгсөөд тэгээ 16 онд мастера төгсөөд тэгээ ерөнхийдөө бол 16 оноос ажлын гараагаа эхлүүлсэн. Нөгөө нэг би багасаа яг нэг л байдаг гэсэн юм. Тэр нь болохоор эмч олно гэж бодож байгаад тэгээд эмч олох болоод байхдаа яг 9-р ангид болохоор яг 9-р анги 8-р ангиас ахвал сэтгэл зүйчтэй зүйлээс нөхөж хэлсэн бодлоо. Тэгээд нэг хөштэй холбоотой үйл явдлаар тэгээд яг бодож гисэндээ яг үнцэн газар нэг эмчийн ангид нэг мэдрэлийн жилхэн байвал өсдөг ус байхгүй. Тэгээд явж байгаад шалтгаан болоод хэвээ хичээл дээр ч юм уу нэг сүүлийн 2 логт ингэ бүр хэлхээ болоод хайчихсан. Тэгээд тэрнийхээ үрд мэдээж яг хэрэг хийн дээрээ бас юу стилс дээр zonor наханд байгаа шүү дээ. Тэгээд ихэд бол аваа тэгээд яг эмчээгээ хийсэн гэсэндээ нөгөө ангаахтаар ихсэн биш нүг дүгэн дээр хараад байсан. Тэгээд би жаад угаасаа нэг яг заахгээ би угаасаа эмчлэх бол дараагийн сонголт нь сэтгэлж гэсэн бод цаан тэгж явдаг. Тэгэл ингэ сонгол. 18 онд Монгол Улсын сургуулийн сэтгэл судлалын ангид төгссөн. За тэг анх мэргэжил сонгосон болохоор ер нь л ингээд би 10 жилдээ амар олон тийм мэргэжил сонгохыг ингээд бодож явж байгаа. Хамгийн сүүл 11 дэх ангид төгсөхийн өмнө нэг 3 сарын өмнө ч юм уу сонгосон ер нь бол. Тэгээ энэ мэргэжил сонгохтоо болохоор яасан гэхээр ингээд Монгол Улсын сургуулийн мэргэжлийн жагсаалтыг гаргаж аваад харж аваад энэ мэргэжил ямар хаа авах гэдэг нэг бүхэн дотроо цоож үзчихсэн байхгүй. Тэгсэн сэтгэл судлалын талаар ингээд зөвсөж болохоор нэг юм амар гоо цэвэрхүүрэн суудсан. Ингээд цонхынх нь ингээд хөшиг нь ингээд зөвлөн хийсэн. Би ингээд нэх гой цагаан өрөөнд ингээд хандаа өөрийнхөө зурсан зургийг өгдөж мэдсэн. Тэгээ ингээд зөвлөхөө өгөө. Та одоо юу хийж байна? Тэгсэн багаар өссөн аахгүй. Сэтгэл судлал нээр чи надад амар таалагдсан шээс тэгэл жоохон сансан. Тэгээд мэдээж сурж байгаад маш их онлоор ингээд мөгдүүлж байгаа. За тэгээд 4-р курстэр болохоор зөндөө олон практик үтсэн боловч яг ажил дээр гараад ирэнгүүт арай өөр ч юм уу эсвэл нөгөө хажууд ингээд хүний ингээд хажууд нь сууж агаад ажиллах болон өөрөө сэтгэж болоод хүнтэй тулаад ажиллах ингээд шал өөр байдаг ба та. Ер нь л ялгаа зөндөө гэсэн. Та нартай ажил дээр өстөө гараад ирэхээр нэмдэх байна. Амар ялгаатай байсан. Анхуулт зөвлөл маань угаасаа бүр тийм байсан биз дээ. Амар хөнгөн тэгээд нөгөө амар
хийсвэр зөвлөлтэйгээр сонгосон. Сурж байгаа хавцдад угаас амар олон асуудлууд гарч байгаа байхгүй. Хамгийн түрүүнд хэлэхэд ингээд зэрэг ангиас нэлээд олон хүмүүсээс сонсчихсан зүйлхээр ихэнх нэг математик интерээс цухтааж ингэж орсон байгаа байхгүй. Тэгсэн чинь яг ойтон болсон чинь математикийн шилдэг үздэг болсон. Чин судалгааны арга зүйд угаас сурталчилсан арга байна. Тэгэхээр зөвхөн зөвлөгөө өгөхөөс гадна сэтгэл судлаач гэдэг мэргэжил учраас судалгаа хийх чадварууд бас хэрэгтэй. Тэгэхээр заавалчгүй нэг тоотой ажиллах хэрэгтэй болно гэсэн. Тийм байсан. Тэгээд ажиллах гэсэн ч болохоор бас дахиад ялгаатай. Ер нь яг нэг амар нарийнх хэрэгтэй. Одоо ингээд анх би төгссөн болохоор ингэж бодсон байхгүй. Ер нь бол гэр бүлтэй ч ажилладаг, хүүхдтэй ч ажилладаг, тэснийх хосууд зөвлөгөөч өгчдөг гэдэг ийм олон талын чадвартай байх нь илүү чухал юм гэж боддог байсан чинь ажиллаад эхэлсэн чинь болохоор ердөө нэг тодорхой настай жишээ нь зөвхөн өсрөнс нөхдөдтэй ажилладаг гэдэг ингээд яг нэг зүйлээр ингээд бүр нарийнх мэрэгч нь илүү үнцэнтэй байна. Энэ л олон зүйл чаддаг байхаас илүүтэй нэг зүйлийг амар сайн чаддаг байх нь амар шүлэг юм. Тэгэхээр ялгаач. Миний болохоор нунууд яг төгсөхдөө нийлээ асаа төгссөн гэсэн шүү дээ. Яг бид нар болохоор дөрөвдүгээр курстэй ингээд нөө сонгон болох байхгүй юу? Тэгээд тэр нь болохоор яг нөө засал сэтгэл зүйн болон судалгааны арга зүй гэдэг хоёр сонгон багтдаг. Тэгээ манай болохоор яхаа тэр үед болохоор би яг нэг заслын сонгонд ороод тэгээ явсан. Тэгээ заслын сонгон болохоор манай мембар багш бидэнд чиглүүлж ирсэн. Тэгэхээр багш нэг хүн дээр ингээ хэрэг зөвшөөрвөл гэсэн. Ингээ манай бүлэг байгаа. Энэ бол ингээ миний одоо ингээ гарын шивнэр. За яг энд ийм байгаа. Нүг дээрээ нөхсөдөж болох юм аа. Цаашдаа ингээ мөнгөж явах хүүхдүүд. За яг энэ дунд дээр хүүгээр ингээ зөвлөгөөнд ингээ ороод ингээ байж болно гэвэл би зөвлөгөөч болж байна гэд. Тэгээ тэндээ тэр дундаас нэг үйлчлүүлэгч бас яг тэрийг зөвшөөрөөд тэгээ яг тэрийг бид нүдэн дээр нөгөө нэг яг хажиглагчаар хөндлөнгөө суугаад наашаа бидний урд тэр хүүхдтэй бисийнхад ном гешталтуудыг тий зочлоод нэслэг яаж бий болж байгаа юм яаж хүн ингээд энд бодоод төвлөрж байгаа гэдэг ч юм уу тий за тэгэл нэгсэн доо нөгөө тайллуудыг хэрхэн хийгдэж байгаа яг нэг зээж байгаа тий тэгээ буцаагаар гэрэн болохоор бас яг бүгдийн зөвлөгөөнд өгөхт нь ягаад чухал байдгийг гэдэг ч юм уу тэр мөрийг бас ингээд харж исэн тэгээл хүн хаана ингээд задарч ийн хаана нэрхцүүл явж ийн Фредер чандууд шоулууд гэдэг шүү дээ тийм одоо гинтийн хэлсэн үг болохоор хорыг гинтийн биш байдаг гэсэн тэр нэгсэндээ ийд буюу ухамсарлагдгаас ирсэн мэдээлэл гэдэг ч юм уу тэр нэгсэндээ психо анализ динамиктэй нөхцөлчлөлт бас л аргач байдаг шүү дээ яг тэгэнгүүт нэгснээс суул үг боловч тэр ямар мэдээлэл байх вэ гэсэн тухайд сайн харуулсан шок нь ороод тэгээл амар тийм сонирхолтой бас нэг тийм семестр бас өнгөрчээсэн тэр чинь зүйлийн дөрөвдүгээр курстай. Тэгээл их сургуулийн сэтгэл зүйч гэдэг төсөл дээр дэлхийн зөнгөө цоомоо басан тэглийн сэтгэлүүрээ бас тэрэн дээр явсан даас яг талархдаг. Тэгээд хамгийн анх хүүхд дээр зөвлөгөөнд орж үзэж ийсэн. Нар байсан ирэхэд тэгээд яг ингээд хүүхүүд ингээд тулаад орж ирж байгаа тохиолдол ч юм уу заримдаа хүнд кейсүүд авих орж ирдэг ч юм уу тий. Тэр болгоом тэгээд ирэхэд бол нэлээд сандарсан. Гэхдээ яг нэг даваа тал нь бид нар нөө супервайзер гэдэг төвөөс ингээд өгчдөг гэсэн чинь амар гоё. Тэгээ баян ингээд супервижн талаанууд гаргадаг. Тэгээ бүгд ингээд кейсүүд ингээд хэлэлцдэг. Тэгээл тийм ирэхэд бол аюул их сурсан. Тэгээд нэгсэн дөгөх одоо одоогийн байгаа сэтгэл зүйчийн юу гэх бий болгосон гэх юм уу да. Сурч байгаа үед бол яг ингээд яасан айгүй их том амбицтай, мөрөөдөлтэй. Тэгэл за ингээд гоё төсөөл зөвлөгөө өгөндөө ч юм уу. Айгүй их нөгөө хүлээлт өндөр байсан. Тэгээд яг мэргэжил сонгохын өмнө мэргэжлийн лагч төсөөлнийг өөр яг сурч байхдаа мэргэжлийн талаарх төсөөл жоохон ингээд арай нэг бодит байдал руу ороод ажиллаад ирсэн чи яг би чи яг ийм мэргэжлэр сурч төгссөн хүн биш үү? Тэгээ яг би ийм зүйл хийх юм байна гэдгийг мэдрээл бид нар чи яг заримдаа дөнгөж ингээд 1-2 дугаар курсэд бол сураа шууд ингээд зөвлөгөө өгөөл явах юм шиг санагдал. Тэгтэл яг бид нар ингээд хүнд шууд тийм ихтэй тэгхтэй гэж зөвлөдөг мэрэж биш байгаа байхгүй айгүй онцгой тийм нарийн чадвар техниктэй айгүй онцгой үйлчлэгээ. Тэгээд сурч байх хавцуудаа илүү тийм онлайн мэдээлэл мэдлэгтэй танилцаад ингээд байгууллагад үйл ажиллагаанд очиод юу хийх юм ингээд үзэл өгчээсэн. Ажил дээр гараад юуг айгүй хүн ойлгож байгаа гэхээр нэгдүгээр бидний мэргэжил айгүй онцгой тэгээд нарийн зүйлийг шаарддаг юм байна. Хоёрдугаарт нөгөө миний бие хүний онцлог маань миний мэргэжилд айгүй нөлөөтэй юм байна. Тэгээд би өөрөө асуудлыг яаж даван туулж байгаа вэ? Өөртөө яаж хийж байгаа гэдгийг саршгүй хардаатай. Тэгээд практик хэлбэр ажиллаад ирэхээр энэ чинь айгүй том салбар байгаа хгүй юу? Жишээлх юм бол эмч хүмүүс ингээл нүдний эмч, тийм юмны эмч гэл ингээ мэргэжтэй адилхан. Зүгээр ингээл сэтгэл зүйч гэл бүх хүнд гэр бүлийн зөвлөгөө өгөөл, хүүхдэд зөвлөгөө өгөөл, магадгүй ингээл цэрэг хүчний байгууллага дээр ч зөвлөгөө өгвөл болох юм шиг хэрний зөөр аюун нарийн бас ингээд тусдаа ингээд мэргэждэг. Хүүхдэд ажилтдаг сэтгэл зүйч гэхтэл дотроо магадгүй зөвхөн баамсны хүүхдүүдтэй эсвэл зөвхөн ингээд аутизмтай хүүхдэд ажилтдаг ч юм уу гэдэг
мэрэгшил явж байгаа шүү. Тэгэхээр эндээс одоо мэрэгжлийн айгуу том цар хүрээтэй гэдгийг анзаарч байгаа. Тэгээд 3 жил ажиллаж байгаа хугацаанд ер нь энэ надад ингээд тохирох юм байна, энэ тохирохгүй юм байна гэж боддог ч юм уу. Өмнө нь бол би дөнгөж сургуулийн төсөө ажиллаж байхдаа би одоо хитээч хүртээ ажиллаж чадах хүн биш гэж би бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь эсэргээрээ ингээд сургууль сэтгэл зүйчээр ажиллаад ирсэн чинь бас ингээд болохоор зүйл юм шиг. Орднасаа хайлаад их цагийг хамтдаа их сайхан өнгөрцөөр. За тэгээд өөр зүйл юм юу гэхээр ер нь бол нэг банк курс тэр байгаа бол яг өөрийнхөө нэг зан ааш одоо тэрний мэрэгчлээ хийж сонирхож байгаа гэдгийг шалгахын тулд яг мэрэгчлэлээр ажиллаж байгаа ажлаар гарсан байгаа хүмүүстэй уулзч үзэх хэрэгтэй. Тэгснээр чи яг дахиад бас нэг дүгнэлтэж байгаа байхгүй юу? Одоо энэ мэрэгчлэн сонгох ингээд үйл явцыг би чинь хүүхдүүд юу зөвлөдөг вэ гэхээр эхлээд 10 жил байхдаа мэрэгчлийн талаар амьсан судална. Яг хэрэгсэл судал гэдэг ганц мэрэгжил биш чинь дотроо ингээд нарийнсаа явчлаа шүү дээ. Тэгэж чинь яг хүүхдийг, том хүнийг, насан туршдыг тэрсэн байгаа хасыг, гэр бүлийг, хуулийн, эмнэлгийн ингээл бүр нарийнсаа явчих байгаа байхгүй юу? Тэнгүүт чи яг эднээс аль нь л сонирхож байна. Тэнгүүтээ яг тэр чиглэлээр ажиллаж байгаа хүнтэй уулзч үзэх хэрэгтэй. Ер нь бол ном байгуул номнуудыг сайн өөрсдөө цуглуулаарай гэдэг. Миний бас нэг даваа тал нь өөрөө номнуудыг өөр цуглуулдаг гэсэндээс айгүй баярлалаа. Тэгээ ном бол хизээ ямар ч тохиолдолд хэрэглэгддэг. Тийм процессыг номнуудыг бол өөртөө яг өөрийн болгож байгаараа зарим тохиолдолд яг хүмүүс олдхон юм шиг ингээд тоохгүй байдаг өндөө бол тэрэндээ болтдгүй шүү. Нөгөө талаас яг үгээрээ лекц нэг л хамгийн чухал. Тэгээ бид одоо бол ингээд харахад их хүүхдүүд ихэвчлэн нөгөө нэг уцаараа зургийн дараад өнгөрчдөг ч юм уу тиймэрхүү байдал явдаг. Тэнгүүдээ буцаад дараацсан зургийг чи яг буцааж харах уу гэдгийг бодороо шураас таад ямар тохиолдолд лекцэд хэмнэлдэг байх нь үнэхээр чухал шүү. Яагаад гэвэл миний хувьд бас яг төгсөө зөвлөгөөнд ордог замун бас тавхад багшлах явд аминд орсон хамгийн чухал юмнуудын нэг нь лекцүүд байсан. Өстөө 4 жил сурсан дэвтэрнүүдээс чинь амар эргүүлсэн. Яа тэгээд нөгөө талаас бас яг уу гэхээр яг ч сурж байгаа үе чам амар тийм завгүй бас хэцүү эсвэл амар хацаалтай санагдаж магадгүй. Гэтэ яг үүнд бол энэ бол яг уу гэхээр зүгээр тийм бол биш ээ гэсэн үг амар яг нэг фактор гараад ахлаад эхлэнгүүт юу вэ гэстэй оюутан багт үнэхээр сайхан мэдээ гэсэн бодлоо өвчтөд орж ирдэг. За тийм учраас энэ үедээ хөвчлэн их өөрөө чи төвөөдтэй очиж танилцж байгаарэ. Өөрөө ихтгэл судлалын өрөөнд одоо нэг үе батах юм бол хамгийн давуу тал нэгээ сэтгэл зүйч айгүй олон болсон байна. Тийм учраас сонирхож байгаа чиглэлүүдээрээ баг курс байсан ч хамаагүй очоод сэтгэл зүйчтэй дагалдаа суралцаал тий цагдаа шүүх зэрэг тийм үү. За тэгээ одоо л имлэг ингээд боловсруулалт гэх мэтчлэн ингээд биений салбаруудаас сэтгэл зүйч бол байна. За тэгээд авах бас яг өөрөө хэрэглээ эсвэл практик бас төвөдтэй байна гэсэн. Тэгэхээр энэ болгон дээр очиод ингээд дагалдаад би яг юу их гээд байгаа юм би яах гээд байгаа юм гэдэг асуултаа болдог. За тэгээ хүүхдүүдийн сэтгэл судлалын ангийнхны хинтэн яадаг вэ гэхээр нөгөө нааг амар сайн зөвлөдөг гэдэг тийм найзууд маань амар сайн хийдэг. Тийм болохоор би ингээд болмоор эсвэл нөгөө талаас гоё рагцсан гэдэг ч юм уу. Эсвэл би өхөндөө аюу сайн зөвлөгөө өгдөг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар аюу хэлдэг. Гэхдээ ерөөхдөө л үнэндээ бол шинсгээс судлалын ангийнхан бол өгсдөө судалт өөр хасвал шийдэх гэж орж ирсэн байдаг. Гүчиг. Магадгүй чиний үсэн тийм байж магадгүй үүсэхгүй. Гэхдээ тийм байсан гэсэн яг сэтгэл зүйчтэй буцаагаад таад уулзаарай. Өөртөө бас технологинд яваарай. Өөрийнхөө асуудлыг хамгаалж шийдвэрлээрэй. Зөвхөн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байгаа тохиолдолд зөвлөгөө болон цаашдын ажилд орнод нэлээд олон хүндрэлүүдтэй тулан. За зөвлөгөөний үед буцаалах чинь өөрийн хэвээр магадгүй гэмтэл траума байгаа бол тэр бас хэдрэх бас эрсдэлтэй. Тэр үед бас яах вэ гэдгийг бас бодно гэсэн. Тийм л байна да. Яг маань илүү оюутнуудаа энэ мэдлийг сонирхож байгаа хүмүүс зөвлөж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд 4-р курстээ ороод ирэнгүүт яана би одоо ямар салбараар явах юм болоо гэл ингээл юмнаас хатарсан юм шиг бодоод яарал гэдэг байсан. Харин тэгэлгүйгээр ингээд боломжоор бүх салбаруудыг судлаад хийж үзэл хүмүүсээс мэдээл тэгэж явж байгаад энэ процесс маань ингээд чамайг бэлдээл тэгж явж байгаа хүн яг өөрийнхөө зүйлийг олоод хийх юм шиг санагддаг. Тэг хүн ингээд өөр төгссөн зүйлээ олоход бас өөртөө яаж ажиллаж байгаа вэ? Өөрийгөө яаж танин мэдж байгаа гэдэг амьдралын бидний амьдралдаа тулж байгаа процесс гэсэн нэг нөлөөлт юм шиг санагдсан. Тэгэхээр яана би явуугаар явах юм бол аль салбараар явах юм бол аль нь надад тохирох юм болоо гэж санаа зовлохгүй. Угаасаа цаг хугацаагаар тэгээ шийдэгдэн харин нөгөө айдстайгаа нүр тулаад ч юм уу эсвэл ямар болохгүй хаа гэж бодсон ч гэсэн зүгээр туршиж үзээд хийгээд явах байх болохоор юм шиг санагдаж байгаа. Тэгээд энэ хугацаанд харьцангуй за энэ дээрээ байж болох юм уу да гэж төгсөж байгаа гэхүү. Тэр нь айгүй гоё байгаа. Сайн унтаж амраарай. Тэгээд тий сайн унтаж амрах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр
бидний ажил аяга онцлогтой гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр чи өөртөө анхаарал тавьж сурж өөрийнхөө сэтгэл зүг юм баланстай хадгалж сурахад бидний амьдралын ямайг амар нөлөөтэй байдаг учраас яг тэ нэг хэсэг зүгээр ингээд сонио яваад үзгүй да тийм шүн хоноор морго хоноод мэдрээд тэр аягүй чухал. Энэ угаасаа миний зүйл тэр угаасаа болохгүй дээ гэж ингээд бодлохгүйгээр аль алийг ингээд туршиж үзээд яваарай. Би ингээд оюутан байх хугацаагаа ботход зөвхөн 4-р курсынхаа төгсөх хэдэн сар л ингээд дадлага хийж үзсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө эртнээс янз бүрийн газруудтай одоо бүх газар шиг аягүй нээлттэй болсон шүү дээ. Очиж танилцаж үзээд мэрэгчлэлтэйгээ танилцаад магадгүй те 2-р курст явж исэн чинь үнэхээр чиний мэрэгжил биш байж болохоор байгаа байхгүй юу ингээд танилцаа явж байгаад. Тэгэхээр аягүй нөгөө нэг эрэлхийлж байгаад сонирхож судлаж үзээ нээлттэй байгаа. Тэгээд дээрэс нь тийм өөрийнхөө сэтгэлзүүд энэ хугацаанд бас аягаа сайн анхаараарай. Магадгүй нөө зөвлөгөөнд явдаг ч юм уу тий. Сэтгэл зүйч болохоос өмнө ихэд өөртөө сэтгэл зүйн төвүүд дээр үйлчлэгчийн зүгээс очиод үзээрэй. Ер нь төвүүд ямар идэм бэ? Яаж ажилт юм бэ? За тэгээд өөрөө үйлчлэгч болоод очиж уулзч үзээд за мөн сэтгэл зүйн төвүүдээс гадна ерөн сургууль өөр байгууллагуудад сэтгэл зүйч яаж ажилт юм бэ гэдэг нөгөө Монголд ер нь мэргэжил яаж ингэж энэ мэргэжлээр яаж ажиллаж болдгийм бэ гэдгийг мэдчихээ дараа сэтгэл зүйн мэргэжлийн ер нь сонгуулийн зүгээр харин оюутнуудтай болохоор ямар ч хэсэн эхлээд оюутнасаа гоё өнгөрүүлээрээ сонирхсан зүйлүүд гарч ирвэл бүгднийг хийж үзээрэй. Магадгүй энэ мэргэжил чинийх ч байж болно, чинийх биш ч байж болно. Мөн ингээд оюутан байхдаа багш нараасаа ер нь маш их асуулт асууж байгаа байнга. Ойлгохгүй юм бэ үү тэгээ санаа зовлох байнга асууж байгаа. Тэр тусмаа гадаадд сурдаг бол хэлний бэрхшээл ч юм уу намайг ойлгохгүй ч магадгүй эсвэл ямар нэг муу ярьдаг ч юм уу эсвэл ойлгомжгүй ярьдаг ч юм уу хэмжлэн тийм зүйлийг зүгээр хаяад зүгдэл хэрэгтэй юм асуу. Тэр тусмаа чамд сайн ингээд сэтгэл зүйч дээр очоод засал авсан байсан юм бол дээр идэг. Тэр чи сайн сэтгэл зүйч болъё гэж бодож ивэл эхлээд чиний сэтгэл зүйн байдал окей байх хэрэгтэй. Чи өөрөө олцсон юм уу? Чи өөрөө ойлгосон юм уу? Чамд асуудал байх тэр шийдсэн юм уу? За ийм байжээс дараагийн зөвлөгөө ганцаархлын зөвлөгөө болно. Дараагийн ямар нэгэн өөр үйл ажиллагаанууд тайван доктортой гоё юм. А мөн ном амар сайн авч арай. Ялангуяа гадаад сурдаг бол хавар ном бивэл аваад Монголоо явуулаад арай. 4 жилийн дараа баахан ном цуглуулчаад буцаад Монгол руу явах юм бас төвхтэй учраас Монголд ажиллана гэж бодож байвал баг авсан удаа Монгол руу явуулаад арай. За манай влогт орсон баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За бай. За ингээд өнөөдрийн влог маань дуусаж байна. Тэгэхээр өнөөдрийн влогоор бид сургуулийн сэтгэл зүйчтэй ярилцлаа. Тэдний туршлагаас та бүхэн өөртөө хэрэгцээтэй тодорхой хэмжээний чухал мэдлгүүдийг олж авсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн влогоор нэгэн маш мундаг эмнэлгийн сэтгэл зүйчтэй бид уулзах болно. За тэгэхээр өнөөдрийн влогтой хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн влогоор иргэн уулзлаа. Түр баяртай. Таалагдсан бол лайк, subscribe, бүр таалагдсан бол share хийхээ битгий мартаарай. Please. Bye. За үгүй Ямар сургууль төгссөн? Өндөр гэргээ. Шууд яа.